За энд нэг юм шижигтэй ямбны цагаан гэдэг нэг байшин байна. Галбын говьд. За манай энэ гашин сухатын хэлийн бомтын хэсгийг чинь галбын говь гэдэг гинэ. Баг дархан цаастай газар юм байна. За цаана манай ингээд энэ хараа. Тээвэрчт ингээд байж байгаа. Датэ лав датэ. Ажи. Бачи. Цаана манай машинуудын цуваа харагдаж байгаа шүү дээ. Тэр харагдаж байгаа ч. За тэр дөр цаана харагдахгүй байгаа нь манай гашин сухад хэлийн бомт байгаа. Ингээд жолооч нар энэ хаавас олоос ингээд ойчрлоо байж байгаа. Тэр хараа. Ингээд нөгөө жолооч нар кавин дотроо ингээд хөрхийг хэцүү байгаа. За тэгээ явж ирсэн. Би одоо энд ингэх гээд байна л да. Бас манай жолооч нарын эрхэн зөрчигддөг газар бол энд одоо нөгөө мухар төмөр зам биш та алдартай. Нөгөө баг 10 20 жилийн түүхтэй. Манай нөгөө мянганы тоноо Чинчанаас тоноо шаасан гэдэг те. Тэр чи ирээд ингээ мухар төмөр зам дээр ирээд нүүрсэн ирээд газар буунаа да. Буухад бас бүргэлсэн шороо байд юм байна. Амар хэцүү. Яга би МСС-ийн тэр нэг ачиж болох талбайг харуулсан шүү дээ. Цагаан адны тэрнээс дор гэж байна. Тэгээ жолооч нар тэнд мангар хүн зурталтай гин. За тэнд бол Монголын төмөр замыг ажилтдаг юм байна. Мөн жолооч нарыг дээрлэгдэх юм байна. За тэгэхээр би Монголын төмөр замынхан байдаг гэдэг энэ офсын хүнээр заалгаад ирсэн чинь байна штэ. Ийм ямбны цагаан гэдэг нэг юм байшин байна. Дотроо мангар тансаг. За тэгээ тэнд штэ. Тийш явда. Тийш яв. Хэдрэн. За энд цаагаараа цааш явал да. За энд ингээд нэг юм байшин байна. Оруулахгүй байна. Энд буцаад ирэх одоо. Буцаад ирэх шээ ингээд. Энэ айгүй гоё байшин. За яа. Оруулахгүй байна. За тийш яв. Энэ ингээ МТЗ-ийн байд юм шиг байна. Чигээр тэнд очтой дугааны тэнд оч. За энд бол ямбарны цагаан дотроо өстө мангар тансаг би гаднаас галт харууллаа. Жолооч нарт ингээд амьдрах орчингийн тухтай болгоогүй байж. Энд ямбарны цагаан шаацсан. За би харуулна буугаад. Капа. За энэ салхитай байгаа учраас дуусаа сонсогдохгүй байж магадгүй шүү. Мангар салхитай байна. Ямбарны цагаан руу явлаа. Орлоо. Дөрөж марш шаац. За энэ ингээд цэвэр мод. Саагаржуулагч air condition шаац. Мотор За энийг энэ дат энэ дом интернетийн төхөөрөмж шаацсан. За энэ амар ямбарны цагаан. Би ямбарны цагаан гэж нэр өгч байгаа. За энэ хараа. Энэ дотроо бөөдийн шааж байна. За тэн дотроо шүү дээ. Тамхины юу шааддаг юм байна. Тэр ширээ байна. Тэр үнтэй зураг байна. За энэ дотор ингээд нэг нууц өрөө байна. Тэн дотор баваа шаваа хэд юм шиг байна. За ингээд ийм газар дарга нарт зориулаад барьцсан. Хаалттай чойчтой орихоор оруулахгүй. За тойроод харуулъя. Амар гоё. Хөөх энэ ч ор байна. Бүх хосын ор шаацсан. Энэ хараа та нар хараа энэ хараа. Хосын ор. Цагаан эргэл мэргэл амар гоё. Хосын ор шааж байна. За тойрлоо. За энд бол ингээд ямбаны цагаан гэдэг байшин байна. Ямбаны цагаан. Би нэр өглөө. Галбын говьд ямбаны цагаан гэдэг энэ дарга нар ирэхээр ордог байшин байна. Дарга нар өөртөө ингээд жолооч нарын нүүрс зөөж зовж олсон мөнгнөөс ийм гоё модон хаавал шаацсан байна. За энэ дотор ингээд Монголын төмөр замын ажилч шөнийн ээлжинд амардаг гэж байна. За тэнд болохоор зэрэг одоо би өчигдөр тэр замаар явсан шүү дээ. Санжаа манайхаа. За тэр байна шүү дээ. Манай өчигдрийн зам. Нөгөө гашин сухатын лалрын зам. За наагур нөгөө бозар базраагийн тавьж байгаа тамийн зам тавигддгүү. Оюу толгойн зам энэ төр гэдэг нөгөө дөрвөн замын бол дөрвөн зам чинд байгаа. За тэгэнгүүтээ энэ байшин биш тэнд. За энд бол ингээд байшингийн хотгон байгаа. Энд бол манай хэлгайлын ажилчид амьдардаг юм байна. Энэ хэдэн байшин барьсан байна. Энийг хаанахын гэлээ тусламжаар барьсан гэсээ бас нүүрсээ зарсан мөртлөө манайх барайгүй гэсэн. За яа. Бараг гатууд барьж гисэн гэдэг юм байлаа. За нөгөө шорон тээвэр биш үү?
Шорон зам чинь тэр ардуур ингээ явж байгаа. Энэний цаагуур. Ингээ битүү. Энэний цаагуур шорон зам явж байгаа. Нөгөө чигтээ 20 км очтой зам чинь. За энд ингээд манай хэлгээл ажилтсан байш. Энд чаа ингээд МТЗ юм уу Улаанбаатар төмөр зам юм мэдэхгүй. Энд нөхдүүд ингээд шөнийн хэлцэнд амарч байгаа гэж байна. Энэ ямбаны цагаан шидэг татаад байгаа байхгүй. За энэ Монголын төмөр замыг бол нөгөө Бачуулан гэдэг төмөр замын дарга энэ ч ирж амардаг юм шиг байна. Тэгээ энийг сонин шижигтэй санагдаж байна. За би одоо юу яалаа? Монголын төмөр замын ачиж болох талбай дээр очлоо. Нөгөө алдартай олон 10 жил болоод нээгддэг асар их хулгай явагддаг Монголын төмөр замын ачиж болох талбай дээр очиё. Очиж харуулъя. Жолооч нарын ирэх зөрчигддөг гэж байна. Ер нь энд ирснийхний хэд хоны гэж бодлоо. Ноото шижигтэй юм их байна. Их байна. За би машинд орж байгаад ярий харуулъя. Машинд орж харуулъя. За энд бол дандаа дарга нарын бизнес явагддаг. Хужаа нартай хамтарсан. Монголчуудынхаа тэм хайрах дайраг аваад хурцорны ажил хийхээр зэрэг авилгалын комиссаруудад өөргөөгөө дарга нар яг ойлгомжтой шүү дээ. Хөшигний ард хор зурдгийг би мэднэ. За тэгэнгүүтээ ингэдэг гэж байна л да хөрхөө. Монголынхаа ажилчид нөгөө одоогсон хайрах дайрагныхын зөвшөөрлийг Намунгаав аймгийн засаг даргыг дуудаж аваачиж ягаад цуцлаа ичдэг. Тэгээ хужаа нарт болохоор зэрэг засгийн газрын тогтоол гаргаж өгөөд бүх ажлаа хужаа нараар хийлгэж байгаа. Манай монголчууд чадна шүү дээ. Яагаад монгол компаниудаа дэмждэггүй юм бэ? Бойжуулдаггүй юм бэ? Яагаад гэвэл хужаа нараар хийлгэх нь харийн нутгийн хэл мэдэхгүй дуракуудыг ардуур нь живж байгаа шаарддаг байхгүй юу? Тэгдэг гэж байна. Манай иргэд маань одоо орон нутгийн иргэд ажилчид өөрсдөө ярихгүй байна. Айгаад надад бол ярьж байна. Аха манай Монголын сайд дарга нар ч хужаа нар ягаад оруулж ирдэг гэвэл ардуураа энийгээ шаарддаг гэж. Ерөөсөө хийн. Энэсээ яах вэ? Мэдээж ойлгомжтой. Нөгөө хүчний байгууллагын дэмгдэг гин. Дарга нарын даалгавраар хүчний байгууллагын жинд ирээд ажил хийж байгаа, бизнес хийж байгаа монголчуудаа дарамтлаа шаарддаг гэж. Хуулийг тэгж буруу ашиглаж болохгүй. За ёо. За би ингээд Монголын төмөр замын ажиж болох талбайраа явж байна. Би ер нь энэ хэд хонноо. Одоо намайг ирнэгээ төш нүүрс тээврээ баг зогсоочод байгаа юм бэ нэмсээс мессеж. Тий. Би ер нь энэ нэг сар амтраа тий. Тий нүүрс хэр гарах нь харъя. Яг ингээд овоолсон үедээ бол ачаал ихтэй үед баг 100 км-ийн анаас ингээд төгзөрөө үүсдэг гэж байна. Тэгээ 100 км төгзөрдөг гэж байна. Тий. Намайг ирнэгээд нөгөө машинуудаа гаргахгүй ачихгүй зам дээр айгүй гоё жолооч нар зовхгүй орж байгаа юм шиг 4 жил жүжиглээд байгаа гэж байна. Тэгээ яалтчгүй цагаан хатан дээр болохоор зэрэг ингээд яадаг гэж байна. Энэ хаанх юм машин. Тэгээ яалтчгүй цагаан хатны ойчрыг би хүчээр харуулчихж байгаа байхгүй юу. Тэгээ машинуудаа гаргахгүй жолооч нар манай өөрхий одоо надад одоо WeChat-аар бүгдийг хэлж ийн л да. Аха таныг ирнэгээд айгүй гоё тийм гоё үнцэг харуулчих гад эдгээр тийм улсын байдлаа харуулахгүй байгаа гэж байна. Тэгээ би тэр талбай дээр байгаа одоо хэлгээлийнхээ ажилтнаас орж ярилцлага авъя, харуулъя. МСС 5 толгойд ачиж буулгах талбайг харуулъя. Ямар орчин жолооч нар хонжоо харуулъя тийм ээ. Гэхдээ ер нь тэгээд хар нүрс зарж болно. Хар нүрснээс илүү иргэдийн маань эрүүл аюулгүй орчин хэрэгтэй шүү дээ. Жолооч нарын маань ая тухтай байдал хэрэгтэй шүү дээ. Энд чинь Монголын хүү амын та одоо орлогыг бүрдүүлдэг гол орлогын их үүсвэр тэрийгэ дагаад иргэд маш ихээр аймаг болгоноос ирж суурьж байршиж байгаа. Тэгээ хөөрхи хамгийн гол нь энэ ажиллаж байгаа иргэдийн ая тухтай байдал нэг номерт байх ёстой. Нүүрснээс илүү мөнгнөөс илүү иргэнийх нь ая тухтай байдал нэг номерт байх ёстой. Жолооч нар гэдэг чинь иргэн өнөө. Тэ. Өнөөдөр харалтаа энэ жолооч нар хөөрхи ингээд тэр тэндээс заяа. Тэр харж байгаа ах ингээд зогсож байгаа. Ингээд зогсож. Энэ бол одоо би 10 хэдэн км үлээ. Энэ 18 км-с ингээд очирсан заяа. Ингэж очирлаа, инглээ. Ирж яриглаа тэр хүртэл явна заяа. Тэр хүртэл явж байна.
За тэгэхээр манай жолооч нар яах вэ? Хаана бийцэх вэ? Боддоо юу идэх вэ? Уух уу? 18 км зам дээр 20 км зам дээр жолооч нар 2 онуулж байна. Энэ бол цэвэр хөдөлмөрийн мөлжлөг. 21-р зуунд цэвэр ярга. Тэгээд одоо жолооч нар ингээд өөрхийн маань хөдөлмөрөө соруулж, шулуулчаад авж байгаа цалин байхгүй. Ая тухтай орчин байхгүй. 2 хоног яргалуулж ийн гэсэн үг байхгүй юу? Би шоронд байсан шоронгийн яргыг мэднэ. Шоронгийн яргнаас лалрын ярга бол энэ манай жолооч нарыг машинд нь ингэж говь идэх хоолгүй, усгүй ангааж алж. Тэгээ нөө шорон амсгалан, тоос амсгалан. Ерөөсөө амьдаар нь алж шүү дээ, тий? Одоо тэр хот жаргалын тэр цагаан адны ачиж болох талбай бол зүгээр л жолооч нарыг тэнд бол зүгээр хорлон сүйдэх ажиллагаа явуулж байна. Бургаад ингээд Улаанбаатарт иргэд утаанд нагаартаж өгчих шиг, хорддог шиг энэ ч жолооч нарыг тоосонд хордуулж алж байна. Өнөөдөр ингээд мэддэхгүй байгаа болохоос өдөрт хэдэн хүний амь өргөдөж байна. Жилд хэдэн хүн хэдэн жолооч нарыг алж байна. Хар нүүрснээс болж, нэг 5 галтар цааснаас болж өнөөдөр жолоочны эрүүл мэндийн асуудал чухал нэг номер. Тэ. За одоо удахгүй би 5 дахь төмөр замаас ингээд лайвдад харуулнаа. За ингээд юм байна заяа. За би тэгээд энд ингээд ямар хятадуудаар ямар ажил хийлгэж байна. Манай дарга нар ард нь ямар даргын компани орцсон туслан гүйцэтгэх нэртэй ажил хийж байна. Харуулъя. Тэгтээ сайн судалж байгаа. Иргэдээс мэдээлэл ирж байгаа. Тэгэхээр би энд нэг за би 5 сарын 1-ээс эхлээд танхимаар хичээл орно. Тэр бол нэг 12 хоногийн зай байна. Энд нэг 10 хоног гэж бодож байна. Ер нь бол. Тэгээ өдөр болгон би эндээс лайв хий. Бузар булаа юм их байдаг гэж байна. За одоо би утахгүй дахиад лайв хийн. 5-7 төмөр замын бузрыг харуулна. Дарганд Бачулуун гээд бузрын улгаач байгаа. За ёо. За хотод очиж байгаад Бачулуун дээр очиж лайв хийж жинхэнэ бузрын хаалга харуулна. Дээр би нөгөө 5-7 дарга нар өрөөндөө аригдчихж байгаа бичлэгийг фэйсбүүк дээр оруулсан тийм ээ. Ямар ч хариуцлага байхгүй. Яагаад Бачулуун дурак 5-7 төмөр замын МТЦ-ийн дарга хариуцлага тооцохгүй байна? Дэлгэр сайхан сайдаа. Учрал ерөнхий сайдаа. Энэ улгаас нар танаа намын санхүүжилэгч болоод тэгж гэнэ үү? Танаа намд өгдөг мөнгийг энэ төрийн өмчийн компаниудаа шааж өгч гэнэ үү те? Тэгээ та нар хамгаалж байгаа баг. Та нар хамууд биш юм бол тэр улгаачтай хариуцлага тооцоорой. За удахгүй 5 төмөр замаас эхлээд лайвдлаа. За өөрхий манай жолооч нар ингээд говьд хэцүү байна. Би жолооч нарын төлөө энд ингээд замыг нээтлэнд ажиллана заяа.